таны яг энэ хийсэнтэй за химнэлээ мэдрэх тийм систем гэд энэ зүйлсүүдийг ингээд өөртөө ойлгохын тулд эхлээд өөртөө нөө гашуун боловч хатуу хідэн зүйлсүүдийг хүлээн зөвшөөрөөд эхэлчих хэрэгтэй юм байна тийм ээ. Тийм. За энэ хугацаанд бол би тий ядарна. За би нийгэмд харилцаанд бас ингэж ороод иж чадахгүй мэн яг одооныхоо үе шиг тий одоо тэгэр давхасан юм шиг. За бас ийм санхүүгийн хувьд би ингээл те өссөн үедээ гараа яваал өссөн үедээ ингээл мөнгө өөрчдөг тийм бас бийж чадахгүй мэн гэдэг ч юм уу те тэгэхээр хідэн гашин үннийг өөртөө ойлгуулах хэрэгтэй. Тийм магадгүй яг тэр чинь анхны төрөлтөн дээр бол ойлгоход хэцүү л те хүн хийлж өгөхгүй л бол те тэгэхээр та хоёр энэ подкастаараа ингээд хөвжигийг гэвэл та яг за яг энэ нэг хідэн зүйлсийг л чи шууд хүлээн зөвшөөрөх хэрэгтэй шүү гэж хэлвэл та яг ямар зүйлсийг хэлэх вэ? Тий. За ер нь бол ингээд гэж томрлоо. Декретний хугацаа авлаа. Тэр мөрчөөс эхлээд за ажлын хамт олон тий гаргаж өгнө. Тэ маргааш насны хийж чадаа холбогдохгүй. Тэ сайхан унтан амарна тий за гэж томроол идэх тий ингээл тэнгууд одоо гэр бүлээс гараач хөдлөөч тий хүүхд чинь томрлоо гэл ингээ янз янз юм. Тэгээ ер нь ингээд нөгөө ингээл тодорхойгүй зүйлсүүд аяг гарч ирнэ. Тэгэхээр нэгдүгээрт би найз нөхдөгүй болно. Ганцаардна гэдгээ бол хүлээж зөвшөөрөх. За би бол ингээ хүссэн зүйлээ одоо хүссэн газар руугаа ингээ явж чадахгүй болно тий. За би нөгөө анхны хүүхэдтэй өсгдөг биш тий. Ямар нэг юм тодорхойгүй байна ч гэдэг юм уу. Би дураараа мөнгө үрж болохгүй, дуртай бүх юм авч болохгүй, тренд дагж болохгүй ч гэдэг юм уу тий. За тодорхой хэмжээнд би одоо ингээд гэрт байна тий гэл ингээд одоо за би гальбар өөрчлөгдөн тий үс сунна тий сэтгэл зүй ингээд ер нь ингээд энэ бүх зүйлийг одоо хүлээн зөвшөөрнө. Тий. Өөртөө одоо зүгээр хатуухан одоо үнээр хэлэх юм бол одоо байгаа төвшнгөөсөө та одоо ер нь 2 шатаар ч юм уу доошлноо. Тэгээ тэр хэсэг дээр амьдрнаа гэдгээ бол хүлээн зөвшөөрнө. Тэгвэл тэн дээрээ ингээ гонигтай байх уу? Аз жаргалтай байх уу гэдэг бол бас таны шийдвэр. Тэр эмхтэн шийдвэр байхгүй юу? Тэ?